Ашиг талархалтай ханддаг. Саяхан ерөнхийлөгчийн зүгээс 2 удаа албан ёсны хаягаар арчилсан үндсэн үед хүндэтгэлтэй хандна хэмээн байр сууриа баталгаажуулсанд мөн талархалтай хандж байна. Хэрэг явдлын иймээс ерөнхий сайд оюун эрдний итгэл хүлээлгэх тухай албан бичиг дурддагдсан үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалan цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдрчүүлэх шаардлагатай байна гэсэн нь онцгой анхаарал татаж байгаа учраас тун удахгүй төрийн байгуулалтын байнгын хороогоор ихтгэл хилцүүлгүүгээр ерөнхий сайд оюун эрднээс энэ талаар асууж, тодруулж байж дэмжих эсвэл дэмжихгүй шийдвэрээ бид гаргах болно. Эцэст нь хэлэхэд улсын хурлын гишүүд маш их айдас давтсан байна. Эргэлзээнд их орсон байна. Монгол төрийн бодлого айдас эргэлзээнд орсноор шийдвэр гарвал энэ Монголын төрд асар их хохирлыг авчирна. Тэгэхээр улсын хурлын гишүүдтэй итгэл үнэмшлэрээ зоригтой бай. Хэний ч нөлөөнд үл автаж энэ шийдвэрийг гаргаасаа гэдэг бас уриалж байна. Баярлалаа. Асуулт байна. За. Айдас гэдгийг та хинтээ холбож байгаа вэ? Тайлбарлах. За одоо гишүүд ярих бах. Би одоо ерөнхий сайднаас төрийн байгуулалтын байнгын ордоор орж ирэхэд яг л энэ асуудлыг асуув. Өөрөөх нь одоо ерөнхий сайд оюун эрднээс асуув. Яа харахгүй одоо би өөр дөр жишээ авч үнийг хэлж эхэллээ. Өнгөрсөн 7 хоногт надтай хамтарч ажилладаг улсуудыг авилгалтаа тэмцэх газар болоо тагнуулын ерөнхий газраас дуудаж маш учир битүүлэг байцаалтууд авсан. Намайг айлах гэдэг. Би бол энэ дэр бол одоо айгаад итгэл үнэмшлээсээ урваад шийдвэрт маань нөлөөлнө гэдэг бол одоо хэрхэн хүлээн зөвшөөрөхгүй. Гих мэтлэн нэр бүхий 11 гишүүдийг ямарваа нэгэн байдлаар араас нь мөшгөж, мөрдөж ойр тойрны улсуудаас нь байцаалт авах, занлт хийх ийм яриануч гэсэн байна. Энийг дараагийн ерөнхий сайдад за энийг та бүхэн өөрсдөө ирж бол. Таны дүгнэлт эрийн даалгавраа надад битгий. ерөнхий сайдад итгэл үзүүлэх. За ямар ч байсан би өөрт тохиолдож байгаа асуудлуудыг хариуцлагатайгаар хэллээ. Бусдын ч гэсэн одоо хэлээсэй гэж хүсэж байна. Бүгд л мэдж байгаа. Хий энийг араас яваад байгаа. Энийг шоронд хийнэ гэдэг байгаа. Энийг айлгна гэдэг байгаа. Юм уу үндэсний А би бас хөрнө. Сөрөөч саяныхаа мэдээлэл хийчлээ. Танай ажил дараагийн засгийн газарт орох санал тавил та. За уучлаарай. За асуусанд баярлалаа. Энэ улс төрийн нөхцөл байдлын үеэр сүүлийн хэдэн өдрүүдэд ерөнхий сайд оюун эрдэнэтэй үндэсний хөвсөл номтой тохирлоо. Тэргүүн шадар сайдаар очихоор боллоо. За энэ бол ор үндэсгүй яриа. Ийм яриа хэлцээр огтхонч болоогүй. За ерөнхий сайд оюун эрдэнэ нэгэнд ажиллаа өгнө гэдгийг мэдэрч гисэн. Дараагийн ерөнхий сайд тодорхой цаг хугацааны асуудал. Ардын намын баг хурлаас арц намгүйгээр бусдаа хамтарч засгийн газраа байгуулж болно гэж шийдвэр 4-р тогтоолоор баталгаажлыг би олж харсан. Хэрв санал тавих тохиолдолд бид юун төрөнд дараагийн ерөнхий сайд хэмбэ гэдгийг онцгойлоо. Тэр үний итгэл үнэмшил нь юу вэ? Энэ татвар нийгмийн даатгалын шимтгэл, энэ чөлөөт эдийн засгийн тогтолцоог хэр дэмжих юм? Энэ олон давхарцсан одоо зөвшөөрлүүд. За мэдээж одоо би нэг үг хэлж ил байсан. Тэргээ давтаад хэлээ. Авилгалтаа тэмцэнэ гэдэг бол ардын намтаа тэмцэнэ гэсэн үг. Нөгөө авилгач чуулгаачтай хаацаалаад хууль хэлэлтэд байгуулахаар шалгуулахгүй хамгаалаад байвал ийм хүнтэй бол би уучлаарай. Эзээж нэгдэхгүй. Тэгвэл тэргүй үндэсний хөвсөл бол үндэсний үйлдвэрлэлд дэмжил гэж байгаа. Бид бол консерватив үзэл санаатай. Төр өөрөө жижигхэн, хувь хүн, хувь хөвшил том байх энэ зарчмыг бид нар баримталдаг. Хэрвээ татвар бууруулахгүй энэ өнөөдөр үүсэж байгаа одоо хямралт байдал нийгэм эдийн засагт дөрвтойхон хувьсгал хийх хэмжээнд өөрчлөлт хийж чадхааргүй манлайлалгүй зориггүй ийм хүн ерөнхий сайд болох тохиолдолд бид бол хязгаарч орохгүй. Арц намтаа нийлээд зүрх хүчний байр суурь дээр гарна. Энийг харин хариуцлагатаар хэлээ. Битгий болоогүй яриаг босон мэтээр гүтгэж доромжлоод бай. Тэгвэл дэргүй арц намынхаа өнгөрсөн 7 хоногт мэдгдсэн шүү дээ. Дараагийн ерөнхий сайд томилогдол бид өөрөлт ажиллаа хийж яа. Зөв. Төрийн ажил битгий улс төрчиж хонцсон сэтгэлээр хамт дараагийн сайдрын тэгтээ дэргүй томилогжил таараа. Дараагийн ерөнхий сайдын томилогжил таараа. Тэр болт ажиллаа хийцгээгээд бай. Энд одоо ямарваа нэгэн байдлаар миний зүгээс хамт олноо төлөөлөөд засагт орохын төлөө одоо шунаад ирмэлзээд та хэдийн бичээд байгаа шиг төрийн ордноор гүүгээд байгаа зүйл огтгож баг. Орон нутагт байж байгаа 40 өдөр өглөөд ирлээ. Тийм л байр суурь хийлээ. Албан ёсны зүгээс тийм бичигч ирээгүй, тийм яриач бий болоогүй.
хэлбэр явуулсан дээр юм уу? Ер нь яг жишээлбэл та энэ дээр яг ямар байдлаар санал хураалт явуулсан дээр гэж харж байна. За дэгийн хуулийн дээр чи юу гэж байна? Аль манай хуулиар мэдчихэв үү? Нийлэл байлгүй дээ. Тийм. Ер нь бол би бол зүгээр за хэрвээ ямарваа нэгэн байдлаар би зүгээр хувийнхаа итгэл үнэмшлэр хэлээ. Энийг нуух ямар шалтгаан зорилго вэ? Гэхдээ бүгдээрээ л энэ асуудлаар сүүлийн хэдэн өдөр л ярьлаа шүү дээ. Ард иргэдээс нуух одоо ард түмний парламент гэж юу гэдэг юм? Хэрвээ хэн нэгэн гормын санал гараад нууц сан тураат явуулаа гэвэл би бол энийг дэмжихгүй. Энийг хараа хариуцлагатаар хэлчихье. За гормын санал нь гарлаа гэж бодъё. Энэ нь олонхороо дэмжлэгтэй гэж бодъё. Ямар ч тохиолдолд яаж санал өгснөө би хэлнэ. Тэрэн дээр бол нэг нууж хаагаад одоо янз бүрийн нэг дэмжлээ гэхэд хэсэг нэг нь баалах бах, дэмжихгүй байлаа гэхэд хэсэг нэг нь хараах бах. Иймэрхүү зүйлээс би яар хэлжлээ шүү дээ. Миний эсвүгийг одоо би ерөнхий сайдаас асуув. Яагаад үүссэн улс төрийн нөхцөл байдлаас одоо шалтгаалan сонгодог парламентын тогтолцоогоо төвшүүлэхийг одоо төлөө байгаа гэж энэ албан бичгийн дээр болов. Энийг л асуух гэдэг. Тэрнээс биш үндэсний баялагын сан тэр 14 мега төсөл 14 цаашаа юм бэ тэр уулд нүглэх юу хичүүлээ иймэрхүү юм төслүүдийг бол дэмжихгүй ойлгомжтой. Гэхдээ хэд хэдэн нэн чухал мега төслүүд бол би нэг бол дэмжиж тар хий энийг дэмжихгүй гэдэг юм. Нэг асуулт. Ерөнхий сайдыг олон нийтийн өмнө гарч ирээд мэдээлэл өгөөч гэж хэвлэлийн шаардсан одоо бол гарч ирсэнгүй. Ингээ явсаар бол улс за миний харснаар энэ зөв юм улс төрийн саядлаас саяхан хэд өдөр байв хэрэг гэрлэхийн тэргуун дэдээс нь итгэл үзүүлэх хэсэг асуудал дуусмагц ерөнхий сайд олон нийтэд нээлттэй мэдээлэл нэгээд албан бичиг гарцсан баг шиг байсан. За энийг та бүгдийн зүгээс шаардлага болгоод тавьж байгаа бол одоо төрийн байгуулалтын байнгын орон төр энэ шаардлагыг уламжлая. Хэвлэлд нээлттэй байгаа чинь. Түрүүч олон нийтдээ харьцах ёстой юм шүү чи. Засгийн газрын юм бол. Яг ер нь биш үү одоо энэ миний энэ уншаад байгаа энэ за би энэ тогтоолын төслийн энд хараад л байна л да энэ одоо энэ ногооноор одоо тодруулсан үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалan цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдршүүлэх гэсэн байгаа байхгүй шаардлагатай байна. Ямар бодит шаардлага шалтгаан үүсэх. Сонгодог парламентын арчлаг юу санал хэлээд. Энийг л асуух хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. Ямар ч тохиолдолд би өөрийнхөө итгэл үнэмшлийг та бүхэнд маш тодорхой хэлье. 19 онд үндсэн хуулийн өөрчлөлтөөр би 6 зарчмын санал гаргасан. Нэг нь дэмжигдсэн, 5 дэмжигдээгүй. Тийм учраас би тэр үндсэн хуулийг өөрчлөх санал асуулга дээр гарын үсэг зураагүй, улсын хурлын хэрэгжүүлэгч ороочгүй. Нэгдүгээрт юу байсан бэ гэхээр сонгодог парламентын төлөө байя. Энийг хэрэгжүүлэх нь юу гэхээр хязгаарлагдмал ерөнхийлөгчийг их хурлаасаа сонгод томилдог бай гэдэг л ийм зарчмын асуудлыг тавьсан. Энэ дээр би хатуу хязгаарлагдмал эрхч шүү. Ерөнхийлөгчийг парламентаа сонгодог бай. Зүйрлвэл одоо барууны улс орнууд Германы тогтолцоотой адилхан тогтолцоотой. Тэгэхгүй бол үнэхээр бас хүнээсээ хамаарч хямрал байдал үүсдэг шүү дээ. Хиний гарт ерөнхийлөгчийн эрх мэдэл байна. Ямар шунал тэр хүнд байна. Энээс хамаарч маш том төрлийн хямрал болдог. Энийг л харж хязгаарлагдмал эрхт ерөнхийлөгчийг парламентаас сонгодог бай гэдэг зарчмын байр суурь 6 жилийн өмнө илэрхийлжсэн түүн дээрч итгэл үнэмшил хэвээр байгаа юм. Ийм зорилгоор дээрэс нь үндсэн хуулийн цэц хүний эрхийн асуудлыг авч хэлцдэг байя. Тэгвэл мэдээж тодорхой хэм хэмжээнд. Энийг би санал болгосон аваагүй. За гих мэтлэн би 6 ажил хэрэг санал гаргасан. Холимог тогтолцоог оруулах шаардлагатай гэсэн. Гэхдээ 12 оны алдааг давтаж даргандарн жагсаалтанд ордог байдлыг бол улс төрийн намууд өөрсдөө дотроо шийддэг байхаар ийм санал болгож тэр нь бол орсон. Тэгээд 5 нь бол ороогүй юм байна. Шинэ ганц асуулт асуучаа. Ингээд одоо хэний даалгавраар энэ хууль шүүхийн хууль хяналтын байгууллагууд одоо улсын хурлын гишүүдийг айдас давтуулаад байна вэ? Та бас өөрөө хууль шүүхийн байгууллага одоо эрэгдэж ирсэн хүний хувьд хардж байгаа юм байна уу? За тэр үед одоо 20 оны асуудлыг ярив. Одоо тэгээд намайг яаж ямар хэлс хэрэгт гүйтгснээ бүгдээрээ мэдж байгаа байлгүй.
хөдөлмөр эрхлэлтэд дэмжих сангаас хүүгүү зээлэл олгосон. Тэгээ хүүгүү зээл олголоо гэд 5 жилийн ял өгсөн. Тэр үед Алтмаагийн Баттуулгын захиал өгсөн шүү дээ. Би тэгж л харддаг. Тэгээд тэрийг ч тухайн үеийн ерөнхий сайд, тухайн хууль зүйн сайд Нямбатар чуулган дээр яриад нотлол байсан биз дээ. Энэ одоо юу нууц байна? Гэхдээ марцнаас мал мэнд өгчөр тэр нөхөр одоо ирсэн үү? Энд явж гин үү? Энэ нөхрөөс асуух асуултууд бас чуулган дээр байна. Алтмаагийн Баттуулгыг ярьж байна. Тийм байна. Өнөөдөр одоо за тагнуулын байгууллагаас өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр байна уу? Бүр одоо тодорхой хэлье. Улсын хурлд ажиллаж байгаа манай ажлын албаны хүнийг дуудаж их учир битүүлэг байршилт авсан. Авилгатаа тэмцэх газраас ус дуудаж ирсэн. Ийм нөхцөл байдал үүсэж байна. Одоо улсын хурлд дээр орж ирсэн байгаа тогтоогийн төсөл байгаа шүү дээ. Төсөл тухай энэ дээр одоо ингээд улсын хурлаас нэгсэндээ бодлогын дэмжлэг хүсэж шүү дээ. Тэгэхээр гишүүдийн зүгээс бол ингээд угаасаа бодлогын дэмжээл явж байгаа. Ямар ч одоо ийм төсөл тухай асууж нөрөө. Энэ нэг би зүгээр нэг ийм зүгээр хайддаг шүү дээ. Ингээд яг би анхны асуудал үүсгэхэд байр сууриа илэрхийлсэн. Ерөөсөө ихтгэл үзүүлэх асуудлыг үндсэн хуулийн 24 гэж би тэр үед тоог нь андуурсан билээ. 44 нэг байсан билээ. Шууд оруулж ирээч. Хэрвээ би ерөнхий сайд байсан бол хамгийн дөрөнд энэ алхмыг зөрөгтэйгээр хийнэ. За ингээд хожимч гэсэн энэ маань орж ирж байна. Харамсалтай нь тэр үед нөгөө цүнх эм бөгжгээл тэр сенсацад дарагдаад хинч энийг ойшооч харсангүй. Тэгэл одоо үг мушгаал одоо оюутантай 8 хэлээ одоо юу гэж намайг доромжлоо. Уул нь байна шүү дээ. Яагаад би энэ ихтгэл үзүүлэх асуудлыг оруулж ирээч гэдэг асуудлыг хүндсэн бэ гэхээр төрд ерөөсөө хямрал авчрахгүйгээр асуудлыг нэг дор шийдээд тэгээ явъя. Эцсийн дүндээ энэ өөрөө одоо оюун эрдэнэ баг хурал дээр ажиллаа өгье гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Энэ бичлэгэнд гарцсан бүгдээр л харж байгаа үст. Би бол одоо энэ дэр бол огтхонч нэг эргэлзэхгүй байна. Оюутны ерөнхий сайд бол ажиллаа өгөх нь бол маш тодорхой цаг хугацааны асуудал. Харин дараагийн ерөнхий сайд хэн болох вэ? Энийг би их онцгой анхаарч байна. Оюун эрдэнтэйгээ зурлалдаад байх юм даа. Тэр орлогон тэгээд тэр хууль хэлтийн байгууллагаараа нотлогддог юм байх бол. Нотлогдож чадахгүй бол энэ чинь ерөнхий сайд битээ хэл их хурлын гишүүнийхэн бүрийн эрхийн асуудал төлөвлөдөг шээ. Тийм биз дээ. Бодлоо яриад байна уу? Бодит одоо фактууд энэ шүү дээ. Тэгээ хууль хэлтийн байгууллагын шалгах нь үс. Тэрэнд бол огтхон санаа зовх юм байна. Ямар шийдэл гаргана, ямар бодит нөхцөл байдал хэрхэн яаж нотлогддог гэдгээ хууль хэлтийн байгууллага ил гаргаж л таараа.